Эзний өдрийн мэнд. За би та бүхэнд өнөөдөр шинэ гэрээний Лукийн бичсэн сайн мэдээний 19 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэл Закхай гэж хүний Есүстэй уулзсан түүхээс эзний үгийг та бүхэнтэй өнөөдөр хуваалцъя. За би чангаар уншия. Тэгээд та бүгдийн өмнө байгаа слайдн дээрээс та бүхэн бас Библийн ишлэлийг надтай хамт дотроо тулгаад уншаарай. Есүс Ерихог дайрч өнгөрөв. Харах тун татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ. Тэрээр Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие хаана намхан тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. Тэгэд тэр төрүүлэн гүйж түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. Есүс тэнд хурч ирээд дээш харж түүнд "Закхай, хурдал буугаад ир. Өнөөдөр би танад очих ёстой" гэжээ. Тэр хурдлан бууж түүнийг баяртайгаар хүлээн авав. Үүнийг харсан хүн бүхэн дургуйцэж Есүс нүгэлтний хоноглох гин гисгэж байлаа. Закхай зогсоод эзэнд "Хараач эзэн минь, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядуусд өгнө. Хэрв би хэн нэгнээс залилан авсан байвал түүнийгээ 4 дахин нугалж эргүүлэн өгнө" гэсэнд Есүс түүнд "Өнөөдөр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Авраамийн хүү мөн. Хүний хүү алдагдсны хайж аврахаар ирсэн билээ" гэв. Аамен. Аамен. Алдагдсныг хайж аврахаар ирсэн хүний хүү гэдэг сэдвээр би өнөөдөр эзний үгийг та бүхэнтэй хуваалцъя. Алдагдсныг хайж аврахаар ирсэн хүний хүү. За Библийн яг энэ түүхийг унших болгондоо би их урам авдаг. Яагаад урам авдаг юм бэ мэдэх үү? Та нарын санаанд орохгүй л байгаа хэл да. Закхай намхан хүн байсан. Тэгээд Закхайг Есүс хүлээж авсан. Тэгээд энэ намхан хүн эзнэр ивэгдэж байгаа энэ түүхийг харах болгондоо би урам авдаг. Яагаад гэхээр би өөрөө намхан учраас. Намхан ч гэсэн Есүс түүнийг голоогүй. Тэгээд Бурхан намайг бас голоогүй. Тэг. Заримдаа хүмүүс өндөр намаар нь хүн хүнээ голдог штэ. Тэгээд Бурхан намайг голоогүй юм байна гэж бодоод би энэ түүхийг унших болгондоо маш их урам авдаг. Яагаад гэвэл би Бурханы хайртай хүү гэж. За түүхэн дээр юу болж байгаа вэ гэхээр Есүс өөрийнхөө шавнырыг дагуулад Израиль, Юдагийн маш олон хотуудаар явдаг байсан. Олон хотуудаар явж Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлож, өвчтөе хүмүүсийг эдгээж, муу сүнсэнд эзлэгдсэн хүмүүсийг чөлөөлж, Есүс маш их олон гайхамшигтай ажлуудаа хийдэг байсан. Ингээд Есүс ээлжит аяллахаа үеэр Ерихо гэдэг хотод очижээ. За энэ Ерихо хотод бол одоо ч гэсэн байдаг хот. Та нар мэддэг бол Израильд одоогийн Израильд мөхсөн тэнгис гэж байгаа. Dead Sea гэж нэрлэдэг. Одоо мөхсөн тэнгис гэж орчуулдаг тийм монголоор бол одоо үхчихсэн далай гэсэн утгатай юм да тийм. Тэг юу гэхээр маш тийм давсархаг. Тэг тийм учраас тэнд ерөөсө ургамал амтан амьдрах ерөөсө ямар ч арга байхгүй. Тэг тэр далайн усанд хүн ерөөсө живдэггүй. Би бүр очоод өвдгөр татсан одоо ийм хэсэгт нь явж ороод ингээд хөвтгöd ерөөсөө ингээд ёроолоосон дээшээ хөндөрөөд түлхээд идэг тийм өтгөн байхгүй. Өтгөн учраас нөгөө доошоо живэх боломжгүй. Тэгээд одоо өтгөн юм дээр чи юм ингээд тогтоод идэг штэ тий. Тэгээ одоо тэр мөксөн тэнгисийн чинь ийм шаврын ингээд гараа оруулаад ингээд утгаад ингээд гаргаад ирэх юм бол ингээд 0 хөхөр үнэртдэг. Тэг тийм сонин өмхийч гэмээр эвгүй үнэртэй. Тэгээд хүмүүс тэр шаврын ингээд арьсандаа түрхээл тэгэл эргээл нөгөө далаа дотроо хөвөөл ингээл идэм билээ. Тэгээд нөгөө одоо биеийн цайн. Тэгээ одоо тэр мөксөн тэнгисийн шаврнаас ч маш их олон гоо сайхны бүтээгдэхүүн өнөөдөр дэлхийд хийж одоо худалдаалагдаад зарагддаг тий. Яг энэ мөксөн тэнгисээс тун ойрхон байдаг хот байхгүй юу? Ерихо хот гэдэг чинь. Тэгээ Иерусалимаас Ерихо руу хурдны замаар ингээд явах юм бол далайн түвшнээс ингээд доошлоод байдаг. Айгүй сонин. Тэгэхээр далайн түвшин чинь дэлхийн одоо 0 цэг гэж ярьж байгаа шүү дээ тий. Одоо өндөр намаараа хамгийн 0 цэг бол далайн түвшин гэж ярьдаг. Манай монголчин далайн түвшнээс дээшээ хамгийн өндөр нь 2000 м ийм өндөрлөг газар байдаг манай Монгол бол. Гэтэл мөксөн тэнгисийн тэр хөндий болохоор далайн түвшнээс доошгоо ингээд хэдэн зуун метрээр доошгоо ингээд уруудаад явчихдаг. Их тийм сонирхолтой ийм хүхэр байдаг. Тэгээ энэ хөндийд одоо энэ Ерихо гэдэг хот одоо хэрнэ байна. Тэгээд Ерихо хотод ингээд очих юм бол энэ Закхайгийн авирж гарсан мод штэ гэдэг нэг модыг ингээд нэг юм хөгшөөн бүдүүн том модыг ингээд тойруулаад ингээд хашаалцсан. Тэгээ хүмүүс жуулчд очивол тэр модныхаа наан ингээд
зураг даруулаад ингээд селфи авахуулах юм билээ. Тэгээ яг Закагийн авирж исэн мод бас мөн үү биш үү мэдэхгүй. За ямар ч байсан Есүс шавнараа дагуулад Ерихо хотод очив. За очих үед олон түмэн түүнийг одоо тойрон бүчиж божгинсан. Яг тэгвэл тухайн үед Есүс маш алдартай номлогч байсан тийм ээ. Тухайн үед хүмүүс түүнийг алдартай багш, алдартай номлогч, алдартай иш үзүүлэгч гэж хүлээж авч байгаа шүү дээ. Яг үнэн хэрэгтээ бол Есүс зүгээр нэг алдартай багш, зүгээр нэг алдартай номлогч, зүгээр нэг агуу иш үзүүлэгч байгаа зогсохгүй. Есүс бол Бурхны хүү хүн төрлөختний аврагч байлаа шүү дээ. Тийм учраас Христ гэдэг нэр түүнд байдаг тийм ээ. Тийм учраас бид Есүсийг зүгээр Есүс гэж дуудахгүй, Есүс Христ гэж дууддаг. Христ гэдэг чинь өөрөө Бурханаас илгээгдсэн аврагч гэсэн утгатай үг шүү дээ. Тий. За ингээд Есүсийг Ерихо хотод орж ирэхэд Ерихо хотынхан бол Есүс Христийг бол ерөөсөө ингэж тойрон бүчиж одоо алдартай хүмүүс одоо хаа явсан газар нь хүмүүс одоогийнхоор бол ингэж цуглаж гарын үсгийн авч зургаа даруулж селфи авахулж энэ нэг бөө юм болдгоо да тийм ээ. Яг л энтэй адилхан Есүс бол маш алдартай одоо тухайн үеийн одоо номлогч багш байсан учраас Ерихо хотод ирэхэд нь түүнийг бол одоо олон түмэн одоо бүчин ингэж хүлээн авч одоо шавж исэн. За тэр дунд нэг хүн Есүсийг харж чадаагүй. Яа тэгэхээр нуруу намдаад ирсэн. За тэр нь хэн байсан бэ гэхээр Закхай гэж хүн. Закхай гэж хүн. За энэ хүн ямар хүн байсан бэ гэхээр татвар хураагчдын ахлагч байсан. Татвар хураагч гэдэг нь тухайн үеийн Юудын нийгэмдээ хамгийн их ад үзэгддэг, юудичүүдийн хамгийн дургу хэсэг бүлэг хүмүүсийн нэг нь байсан. Яагаад гэвэл тухайн үеийн Юудэ Ромын колони. Татвар хураана гэдэг чинь Ромын хаанд ард түмнээс татварыг аваад Ромын хаанд тэр татварыг илгээдэг хүн байхгүй юу? Тийм учраас ард түмэн бол юу гэж нэхлээр Ромчуудыг дарангуйлагч гэж харж байгаа. А тэдний татварыг нь өөрсдөөс нь аваад хаан руу илгээж байгаа хүнийг бол урагч гэж харж байгаа. Тэгэхээр тэр үеийн хүмүүсийн ойлголтоор бол Закхай бол урагч ноён байхгүй юу? Урагч түшмэл байхгүй юу? Тийм ээ. Монголын түүхэнд бас адилхан шүү дээ тийм ээ. Монголчууд ерөнхийдөө Оросын жижиг ханилэг вант улсуудыг эзэлж авангуудаа тэдрээс бүгднгээс нь татвар авдаг байсан. Тэгээ татварыг цуглуулж авна гэдэг бол айгүй тийм ядаргаатай байсан учраас нутгийн хүнээр нь татвар хураалах ажлыг монголчууд хийлгдэг байсан тийм. Тэгээд тэр нутгийн татварын систем нь хаана төвлөрж исэн бэ гэхээр Мушка ийм голын ирэг дээр байдаг жижигхэн модон тосгонд тэр татварын системийг нь төвлөрүүлж хийснээр Мушка гэдэг тэр одоо үгнээс одоо үндсэндээ Москва хотын одоо хүчирхэгжилт бол одоо үүссэн гэдэг одоо юм яриач гэсэн эрдэмтдийн донд бас байдаг. Яг гоо таамаг л да. Тэгээ яадаггүй гэхээр нөгөө славян үндэстэнгүүдээс Орос угсааныхнаас татварыг авахын тулд Орос хүнээр нэг хийлэгдэг. Тэр нь Москва хоттой суудаг. Москва тосгондоо суудаг. Тэгээ явандаа яасан гэхээр нөгөө бүх эргэн тойрных нь хотууд нь татвараа Москвад төвлөрүүлдэг байсан учраас Москва нь яасан зах зээлийн том газар болж хувирсан. Ингээд яасан гэхээр явандаа Москва хүчрхэгжиж гарч ирсэн гэсэн утгатай тийм. Тэгэхээр ерөнхийдөө Монголын одоо Алтан ордны дэмжлэгтэйгээр одоо Москвагийн вант ус бол ерөнхийдөө хүчрхэгжиж гарч ирсэн. Тухайн үед монголчуудын төлөө татварыг нь Оросуудаас авдаг байсан гэсэн утгатай байна шүү дээ. Яг үүнтэй адилхан Ромчуудын татварыг юудичүүдээс аваад Ромын хаан руу илгээдэг байсан бол тэр нь Закхай байж. Закхай бол зүгээр нэг татвар хураагч байгаа зогсохгүй олон татвар хураагчдыг доороо хариуцсан татварын албаны дарга байсан гэж ойлгож байна. Татварын албаны дарга байсан гэж байна. Татварын албаны даамал гэх юм уу да. Бас тэндээ хурган дарга байгаад байгаа юм шүү дээ тэр чинь. Тий. Тэгэхээр манерийн албан тушаал бол бас нэлийн дээгүүр. Цалин бүнлүү Ромын засгийн газраас авж байгаа цалин бүнлүү бол нэлийн боломжийн. Тэр үед юудэчүүд бол нийтээрээ ядуу. Нөгөө төрөөс цалин авж байгаа нөхдүүд нь боломжийн. Дээр нь Закхай яаж баяжсан бэ гэхээр Ромын хааны татвар дээр өөрөө дур мэдэн нэмээд ард түмнээс татвар авчихсан. Тэгээ нэмж авсан татвараа өөрийнх нь кармандаа үлдээгээд хаан руу явуулах нь бол явуулна штэ. Ийм арга замаар Закхай баяжсан. Яг чадж байгаанд арга алах тий. Дор бүрнээл одоо тэгэл яаж л одоо сорж болохоор байна. Одоо тэгэл сорж болох бүхэл хэмжээгээрээ сорно штэ гэж. Энд чинь амьдрал штэ гэж тий. Гэхдээ надад одоо энэ албан тушаал оногдсон. Би жоохон боловсралтай байсан. Тэгээд одоо энэ албан тушаалд оногдлоо. Тэгээд энэ ажлыг би хийлээ. Тэгэхээр намхан мөртлөө нөгөө талаар толгой бол нэлээд сайн ажилтдаг нөхөр байсан. Ер нь нэлээд гүйлгээ ухаантай. Тарих бол сэрэг ажиллана. За тийм ч учраас энэ Ромын албанд
эн чинь биеийн жижигээс үл шалтгаалan Ромын албанд эн чинь хүчин зүтгээд албан тушаал олж аваад карьер ахиж штэ эн чинь. Карьер ахиад эн чинь бас нэг байгууллага дотроо нэг хилтэс хариуцсан дарга болоод эн чинь ингээ яваад байна штэ. Тэгэхээр энэ хүн бол бас нэлээд тийм ухаантай, харилцааны ур чадвартай. Тэгсэн мөртлөө ромчуудад бол одоо манай монголчуудын хэлдгэр бол нэлээд тийм тал засдаг. Тэгсэн мөртлөө доошогоо нөхдүүдэд жоохон хатуу. Тийм ээ, нэг иймэрхүү нэг нөхөр байж л те. Тийм учраас Закхад хүм болгоно дургу. Өөрөөр хэлбэл Иерихо хотынхан бүгд Закхаг мэддэг. Тэгээд Закхад яадаг вэ гэхээр бүгд дургу. За бүгдийн дургу нэг хүн байжээ тэр хотод. За Есүс нөгөө хотод чи ирлээ. Есүс бол үнэхээр гайхалтай номлогч, шодрог үннийг ил тод хилдэг тийм үү? Яста нэрэ яста нүүр тал хардаггүй, хинт ч одоо ингэж нөгөө нэг манахны хилдгээр пялдагддаггүй. Хинт ч ингэж тал засдаггүй. Яста шодрог сайн номлогч. Харин яста нөгөө Закхаг харснаас зангаа хувиргаж ийн үгүй юу гэдэг юм болсон. Яасан гэсэн чинь Закхагийн хонно гинэ. Тэгвэл хүмүүс дургуутж байгаа. Закхаг гол нь Есүсийг харах гэж их зүтгэсэн. Тэгээ энэ байдал их сони юмыг харуулж байгаа юм л да. Хүн болгоны дургу тэр нэг хүн Есүсийг харчих юмсан гэж дотроо бодсон байна. Тэр хүний зүрх сэтгэлд нэг юм байсан. Энийг бол хүмүүс ойлгоогүй. Тийм ээ? Есүсийг нэг харчих юмсан гэж бодож исэн. Тэгэхээр чи Есүс чинь номлогч, Есүс чинь Бурхны хүү, Есүс чинь үнэн зөвийг номлодог, Есүс ард түмний төлөө сайн сайхныг хийдэг. Тийм нэг хүнийг харчих юмсан гэж энэ хүн дотроо бодож явж штэ. Хүмүүсийн боддгоор бол хамгийн нүгэлтэд өөдгөө амтан урагч. Гэтэл тэр хүн Есүсийг нэг харчих юмсан гэж дотроо бодож явсан. Хүний зүрхэнд юу байгааг ер нь бид мэддэм юм. Бид хүний гадна байгаагаар нэг шүүдэг те, дүгндэг те. Гэтэл энэ хүн Есүсийг нэг харчих юмсан гэж дотроо бодоо явж исэн биз дээ. Энийг тэр хотынхан мэдэхгүй л байсан. Тэгээ олны дунд очиод Есүсийг харах гэсэн чинь нөгөө мөрөн дээгүүр нь давж харж чадахгүйсэн. Нэг хангалттай өндөргөө хүн чи яах юм бэ? Мөрөн дээгүүр нь давж харж чадахгүй нандаад байсан. Тэнгүүт маань нэр Есүсийг аль годмоор явахыг нь төрүүлж мэдэнгүүтээ гүйж чад яг тэр годмон дээр нь өдөг өндөр модон дээр авирж гараад нурууны одоо өндрөөрөө харж чаддгүй бол тийм ээ модон дээр авирж гараад Есүсийг харчих л та гэж бодсон ба. Энэ нь тэр Закхагийн бас нэг тийм өөрийнхөө сул талыг нэг юм нөхдөг. Нэг өөрийнхөө сул орон зайг нөхөхийн тулд ингээд нэг бусдаас илүү зүтгэл гаргадаг төрүүлж гүйж штэ тэр чинь. Тийм ээ? Төрүүлж гүйж очоод хүн харах юм бол намхан Закхай зураг мургийг аваад айгуул бол постлаа ичэн штэ модны мөчөр дээр ингэсэн байж байгааг хараад онигоонд орохоос айхгүй гоохоо. Тэр чи юу вэ гэхээр хармаар байна штэ. Тэгээ Закхай төрүүлж гүйж чад модон дээр авираад яг Есүсийн ирэх тэр замынхан дэргэд байдаг модны мөчөр дээр Закхай байж исэн. Есүс сая олон төмөг бүтсэн чигээрээ тэр замаар явж өнгөрөхдөө Есүс Закхай гарсан. Модны мөчөр дээр байгааг нь харсан. Энэ хоёр өмнө нь огт уулзж байгаагүй. Есүс Закхайг бол ер нь танихгүй. Хүнийхээ хувьд бол бие бинийгээ ерөөсөө мэдэхгүй хүмүүс. Тэгвэл Есүс бол ариун сүнсээр буюу Бурхны сүнсээр хэн юу вэ гэдгийг мэддэг байсан. Есүс сүнснүүдийг ялгах тийм чадвартай тийм хүн байсан. Ямар сайндаа Есүс нэг удаа Натанаэл гээд нэг өөрийнхөө дагалдагчтай анх уулзангуудаа чи бол залмихгүй жинхэнэ Израиль ир хүн байна гэж хэлэхэд Натанаэл Есүсийн өмнө шууд Есүсийг хүлээж авч Есүсийг дагж исэн байдаг шүү дээ, тэ. Есүс ер нь хараад яг хүнийг ер нь хинбэ гэдгийг бол маш сайн мэддэг нэг юм байсан. Өөрөөр хэлбэл тэр тийм сүнснүүдийг ялгах чадвартай нэг юм байсан байна. Тэгээ Есүс тэр замаар явж байхдаа Закхайг хараад Закхайг яг үнэндээ хинбэ гэдгийг бол Есүс мэдчихсэн. Өөрөөр хэлбэл аврал хайсан нэг өрөвдмөр нүгэлтэн байна гэдгийг л Есүс хараад мэдчихсэн. Гэтэл бусад хүн Закхайг огт тэгж харж байгаагүй. Закхайг бол баян тарган, юугаарч дутдаггүй, хуурагч, мэхлэгч, уурвагч, нүгэлтэн одоо юу гэдгийг. Закхайг бол ерөөсөө бусад хүмүүс бол одоо хамгийн муугаар бодож исэн. Гэтэл Есүс Закхайг харахтаа бусдын олж хараагүй нэг тийм сэтгэлийн нэг тийм орон зайг нь Есүс бол хараад олж харж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Закхай яг үнэндээ бол аврал хайсан нэг юм байсан. Яг үнэндээ бол Закхай ганцаардсан нэг юм байсан. Яг үнэндээ Закхай бол үнэхэрийн өрөвдмөр нэг юм байсан.
Яад бол хүн болгон түүнийг үзэн ядчихсан. Тэр юусоо найзгүй байсан. Тэр мөнгөтэй гэхдээ тэр найзгүй байсан. Тэгээ тэр бол сайхан амьдралтай. Гэхдээ тэр бол урагч гэж цоллолдог нэгэн байсан. Тэр үнэхээр харахад бол юугаарч дутаагүй нэгэн. Гэхдээ Закхад бол бурхан хэрэгтэй байсан. Түүний зүр сэтгэл нь хоосон байсан. Тэр яг үннийг ирж хайжсэн амьдралаас. Хэн нэгэн түүнийг хайрлаасаа гэж, хэн нэгэн түүнийг ойлгоосоо гэж, хэн нэгэн түүнийг өрөвдөн өршөөгөөсөө гэж Закхайн зүр сэтгэлд тийм нэг эрэл хайгуул байсныг Есүс олж харж байгаа. Бид бол ерөнхийдөө юм олонх шиг байдаг тийм ээ. Бүгдээрээ нийлээд нэг хүнийг буулъядаал. Бүгдээрээ нийлээд нэг хүнийг газар дор ортол нь муулаад. Бүгдээрээ нийлээд нэг хүнийг өстө нэрээ хинч биш болгоол. Гэтэл тэр хүний сэтгэл зүрхэнд яг үнэндээ юу байдгийг бид мэддэггүй. Зүгээр л хүний үгээр үг хийгээл. Зүгээр л бусдын үзлээр өөрийнхөө үзлийг тааруулаад эн чинь тийм юм гинлээ гэл бусдыг яг тэгэл шүүгээл дотроо яг тэгээд бодоо явчихдаг. Гэтэл тэр хүний зүр сэтгэл бурхан ямар их хэрэгтэй вэ? Тэр хүн ямар их ганцаардж байна. Тэр хүн хаа нэгнээс хэн нэгнээс аврал тусламж ирж хайж байгааг энэ хотын өөр хинч олж хараагүй. Харин Есүс олж харсан. Би өнөөдөр нэг зүйлийг танд хэлэх гээд байгаа юм. Босод хүн таны зүр сэтгэлийг, таны амьдралыг мэддэггүй байж болно. Харин Есүс мэдэн шүү. Заримдаа олон жил ханилсан хань маань хүртэл яг миний зүр сэтгэл дотроогоо тэр нарийн мэдрэмжийг мэдрэхгүй. Хүн юм чинь. Би ч гэсэн мэдрэхгүй. Энэ хүн бас дотроо яг юунд шаналаад явж байгааг би бас яг үүндээ мэдэхгүй байгаа тоххой. Харахад л нэг гэрт нэг тоогоноос хоол идэл олон жил хамт амьдрал үгүй дутуугаа гүйцэлцээл одоо юу гэдгийг ингээл нэг зовлон жаргалыг хамтдаа туулаад ингээл яваад байгаа юм шиг мөртлөөсөө яг үнэндээ мэдэхгүй байхгүй бас. Харин Есүс мэддэг. Би өнөөдөр нэг чухал зүйлийг хэлмээр байна. Бурхан түүний илгээсэн аврагч Есүс Христ таны зүр сэтгэлийг мэддэг юм аа. Таны зүр сэтгэл дотор байгаа тэр эрэл хайгуул, тэр хашгиран, тэр ганцаардал, тэр зовлон, тэр шаналлыг Есүс мэддэг шүү. Есүст итгээрэй. Есүс үүний тулд энэ дэлхий дээр аврагч болон ирсэн юм шүү. Учир нь таныг ойлгох гэж, таныг хайрлах гэж, танд урам өгөх гэж, таныг дэмжих гэж, танд хань болох гэж амьдралын чинь ямар ч үед Есүс таныг орхихгүй байхын тулд Есүс энэ дэлхий дээр аврагч болон ирсэн. Тэгээ Есүс модны мөчөр дор ир зогсоод Закхаг хараад юу гэж хэлсэн бэ? Закхаа, хурдал буугаад ир. Өнөөдөр би танад очих ёстой гэж хэлсэн. Урилахгүй, ураагүй багт нь хэлж байгаа. Орчин үед бол одоо бид нар хүнд бол ингэж хэлэхгүй дээ. Хүн ураагүй цагт би өнөөдөр очиж зоологинд очинаа. Гэхдээ яг одоо бүр сайн найзууд бол тэгж хэлэх л ахтай. Яат. Очиж хоолой чи иднэ. Сайн найзууд бол ингэж хоорондоо ярихад бол нөх одоо энэ одоо ямар сонин соёлгүй хүн бэ гэж бол нэг бодохгүй. Ер нь ихэнхдээ л бид нар танад очиж болох уу? Эсвэл нөгөө хүн өрсөн тохиолдолд тэ одоо юу гэдгийг ингээд очиж байгаа. Бэлэг аваад ч юм уу ингээд очиж байгаа. Гэтэл Есүс нэг талаар маш тийм дураараа ажиллаж байгаа юм шиг харагдаж байна л да. Закхаа шууд нэрийг хэлж штэ. Сайн уу хин гэдгийг яа мөчөр дээр гарцаа намхан юм уу чаавас та тэ гэл ингээд танилцж байгаа л Есүс юм яриа өрнөснө үү? Үгүй. Есүс шууд мэдчихсэн. Тэр бол Закхаа. Тэр бол үнэхээр хаягдсан, гээгдсэн, орхигдсон, түүнд хайр, халамж, инэрл өршөөл хэрэгтэй гэдгийг Есүс шууд мэдчихсэн. Заримдаа та ингээд бүх юмыг бурханд ингээд хэлээгүйч бурхан таны зүр сэтгэлийг мэдчихэд нь штэ. Тэгээд Есүс юу гэсэн гэхээр Закхаа түргэл буугаад ир. Өнөөдөр би танад очих ёстой гэж хэлсэн. Энэ үг Закхаад ямар их итгэл найдварыг өгсөн гэж санана. Энэ үг Закхааг ямар их бурхнаар хайрлагдсан хүн гэдгийг нь өөрт нь мэдрүүлсэн гэж санана. Энэ үгийг Есүс Закхаа ерөөсөө тэгж хүлээж аваагүй те. Хүү ямар сони юм ба манад очно гэдэг тахтай яадаг. Та ч одоо урилахгүй хідүүлээ явж байгаа байлээ эн чинь энтергээл те. Ерөөсөө тэгж бодоогүй. Закхаа харин ч баярлсан. Закхагийн хүн очтгүй байсан байгаа байхгүй юу? Яг тэгвэл урагч нүгэлтэн. Тэм учраас тэр хотынхан Закхагийн гэрт ордоггүй. Яг тэгвэл тэдний гэрт босгоор нь алхаад орчих юм бол би бузарт чинь.
Ястаа тэдний дорсонд орвол ястаа ороогүй явсан байна дээр гэж. Хүмүүс ингэж боддог байсан. Гэтэл хэний ч давж харьцаагүй тэр хил хязгаарыг Есүс давж харьцаж байгаа байхгүй. Яг тэгэхээр Есүс айлд нэг тийм зориггүй урилгагүй очдог тийм бүдүүлэгтэй биш. Гол нь тэр хүнд юу хэрэгтэй байгааг Есүс мэдчихсэн учраас тийм зоригтойгоор шууд халдаж харьцаж чадчих байгаа. Хин нэгэн Закхайтай яг ингэж халдаж харьцахыг хүсэж ирсэн. Закхай бол яг ингэж энийг л хүсэж ирсэн. Закхайгийн амьдралд хамгийн их дутагдчихсэн зүйл бол ерөөсөө энэ байсан. Нэг үгээр хэлбэл Есүс Закхайн хаалгыг тогшиж яана л та. Илчлэлт ном дээр хэлсэн байдаг те. Харах тун би үүдэн дээр зогсоод хаалгыг чинь тогшиж байна. Хин нэгэн намайг сонсоод үүдээ нээвэл би тэр хүнийд орж тэр хүн бит хоёр хоорондоо нөхөрлөнө гэдэг тэр үгийг яг одоо Есүс энэ дэр хэлж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Закхайн амьдралд би амьдралд чинь оръё. Чамд аврал хэрэгтэй, өршөөл хэрэгтэй. Чи намайг хүлээн зөвшөөрөх гэсэн үг шүү дээ энэ чинь. Тэрнээс зүгээр нэг айлд очиод орой хоол буудах тухай асуудал ерөөсөө биш. Закхай би танад очиё гэдэг чинь Закхай би чиний эзэн болъё. Би чиний аврагч болъё. Закхай чи намайг өөрийнхөө аврагч эзнээ болгон хүлээж авах уу гэсэн үг байхгүй энэ чинь. Тэрнээс зүгээр нэг орой очиод хоног төөрүүлээд тийм ээ нэг 5 тухтай баян айлд очиод баян айлын хоолыг идээд баян айлын том унтлагын өрөөнд тийм ээ дээд доод өрөөнд нь хідэн шав дагалдагчдаараа хуваагдаж ороод нэг сайхан унтчих, нэг шөнийг нэг сайхан өнгөрөөчих. Баян айл байгаад байгаа учраас нэг баян айлд ороод үзчихье айлыг. Танах яг ямар унтлагын өрөөгийг чи үзчихээгээр хамаг юм шагааж үзэх гэсэн нэг юм айлын дотоодын асуудал руу нэг өнгийсэн хүн учраас Есүс энийг хийгээгүй. Тийм учраас Есүс маш өөртөө итгэлтэй зоригтойгоор Закхай түргэл буугаад ир. Өнөөдөр би танаад очно гэж хэлсэн ба. Закхай маш их баярлсан. Закхайд яг энэ л хэрэгтэй байсан. Ах トゥ усээ Есүс таны зүрх сэтгэлийн үе таалгыг тогшиж идэг гэдгийг та мэдэх үү? Манай Нью-Йорк Монгол чуулган ерөнхийдөө монголчууд энэ Нью-Йорк Presbyterian чуулган дээр цугладаг болоод 10 гаруй жилийн нүрийг үзэж байгааг би мэднэ. Гэхдээ өнөөдөр би нэг зүйлийг танд яг маш тодорхой хэлмээр байна. Таныг зүгээр нэг бүтэн сайдар хаяа нэг зав гарсан үедээ цуглаанд ирээд явдаг нэгэн байгаасаа гэж Бурхан хүсдэггүй. Яг таны амьдралын чинь хувьд Бурхан таны аврагч эзэн болохоор Есүсээ илгээсэн. Есүс Христ өнөөдөр яг таны амьдралын үе таалгыг тогшоод чи намайг зүрх сэтгэлдээ өөрийн эзэн, өөрийн аврагч болгон хүлээж авах уу гэж өнөөдөр энд байгаа хүн болгоноос Есүс асууж байгаа гэдэгт би эргэлзэхгүй. Крисмас баяраар, талархлын баяраар юу хийдин тийм ээ? Нью-Йоркийн олон монголчууд үе цуглардаг. Есүс одоо агсан төвчний юм танаас асууж байгаа гэж би бодож байна. Зүгээр нэг удаа яриад хоол идээд хөтөлбөр гоё байлаа, баярлаа. Дараагийн цагаан сар хизээ байлаа, дараагийн Мартин 8 хизээ байлаа. Тэр үед ирнэ гэд явахтаа гол юм биш. Яг чи өнөөдөр надад итгэхгүй. Яг та өнөөдөр надад итгэхгүй. Учир нь таны нүглийн төлөө би энэ дэлхий дээр ирсэн юм а. Загалмай цуглалт насварсан юм а. Та намайг өөрийн аврагчаа олгож хүлээж авах уу гэдэг энэ асуултыг Есүс өнөөдөр эндээс хүн болгоноос асууж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Би итгэж гин үүнд. Яг бол Есүс үүний төлөө ирсэн. Библи үүний тулд бичигдсэн. Закхайн түүх үүний тулд энд бичигдэж үлдсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Тийм учраас цуглаанд явах тусам Монгол пастор ирээд манай Нью-Йорк Монгол чуулган өөрийн пастортаа болоод өөрийн монгол хэл дээрээ номлол сонсоод ингээд ирэхин цагт одоо яг та нарын хувьд бол нэрнгээсээ сонголт хийх тийм шаардлагатай болж ирж байгаа гэсэн үг. Би ойлгож байгаа. Өмнө нь бол зүгээр та итгэдэг нь хамаагүй ирээл явж исэн. Хаяа нэг ирээл явж исэн тийм ээ. Яг бол энэ сайн газар, сайхан газар, Солонгосын цуглаан гоё болдог, концерт чиглэл юм болдог шүү дээ. Үзэл хараад гоё ингээл явдаг тийм үү? Харин одоо яг таны өөрийн чинь шийдвэрийн тухайд юм яригадаад эхэлж байгаа. Яг та өөрөө зүрх сэтгэлдээ хүлээж авах юм уу? Яг та өөрөө жинхэнэ Христ итгэж болох уу? Яг өнөөдөр та яг Христийн сургаалын дагуу амьдрах уу? Түүний ариун сүнсийг та хүлээн авах уу гэдэг яг энэ сонголтын асуудал гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл яг бодтойгоор өнөөдөр Нью-Йорк Монгол чуулганы Монгол гишүүд маань салаа замын уулзуур дээр ирэн шийдвэр гаргах ийм цаг дээрээ ирж байгаа гэдэгт гэж би бол бодож байна. Тийм учраас магадгүй зарим нэг нь
Өө одоо яг ийм дээрээ толж байгаа бол би бодноо энэ цоглоонд би дахиж ирэх үгүй юу гэдгээ би бодноо гэж те. Яг өмнө нь бол иймэрхүү юм ярьдаггүй, иймэрхүү юм шаарддаггүй учраас зүгээр нэг хаяа ирээд enjoy хийчээ явчихад бол асуудалгүй байхгүй юу? А одоо жинхэнэ итгэл шаардаад эхэлж байгаа байхгүй юу? Яг монголоор номлол сонсоод яг эн чинь юу шаарддаг? Дагалдагч хүн гэдэг чинь яаж амьдрдгийг? Тийм ээ, Христ итгэнэ гэдэг чинь юу гэсэн үг юм? Тийм үү? Наанд ч л бид нар энд зогсоод жинхнээсээ дуулах хэрэгтэй болж байгаа ч тийм. Өмнө нь бол бид нар чинь Солонгос цуглаанд бараг дууг нь дуулахгүй шүү дээ. Ерөнхийдөө бараг л ингээд сонсож сууж байгаад гарчиж байгаа. Одоо бид нар өөрсдөө яг залбирч байна. Яг өөрсдөө өргөж эхэллээ. Яг өөрсдөө бид нар дуулж эхэллээ. Яг өөрсдөө бид нар энэ Христ итгэлийн замаар амьдрах уугүй юу гэдэг энэ сонголтын өмнө бид нар ирлээ. Та юу гэж бодож байна? Бурхан таныг дуудаж байгаа. Үүний тулд Есүс Христийг илгээсэн. Закха маш их баярлсан. Харин энэ үед тэр хотын хүмүүс Есүс Закхагийн хонох гэж байна гэдэгт маш их ууралсан. Дургүй байсан. Гэтэл Есүс тэр хүнийг зүгээр баян учраас тэдний тонох гэдэг юм биш. Есүс тэр хүнд аврал хэрэгтэй гэдгийг мэдж байгаа учраас тэр хүнтэй холбоо тогтоож байгаа. Бурхан өнөөдөр таны дургүй нэгнийг ч гэсэн хайрладаг. Та тэр хүнд дургүй байж болно. Та хоёрын хооронд юм болж исэн байж болно. Ойлголцохгүй юм болж исэн байж болно. Гэхдээ тэр хүнд чи аврал хэрэгтэй. Тэр хүнд чи уучлал хэрэгтэй. Есүс энийг мэдж байгаа. Тийм учраас таны дуртай дургүй энэ хорвоогийн бүхэл хүний төлөө Бурхан өөрийнхөө хайрыг зориулж идэг. Бид ийм зүр сэтгэлээр зэвсэглэх ёстой. Бид ийм зүр сэтгэлдэр өөрийнхөө зүр сэтгэлийг, өөрийнхөө бодлыг бид нар төвлөрүүлэх ийм цаг үе өнөөдөр манай чуулганы өмнө хүрэлцэн иржээ. Закха маш их баярлсан. Түүний баярлж байгаа нь яаж мэдгдсэн бэ? Бууж ирэл гяла гэл түмэн амтны донд ганцаараа алга ташаад ингээд үсрээд дэвчээ зогцоод ингээд явсан уу? Үгүй. Закха Есүсийг хүлээж авч байгаа нь яаж харагдсан бэ? Тэр шууд хэлсэн. Закха зогсоод эзэнд хараач эзэн минь өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядуус төгнө. Хэрэг би хэн нэгнээс заллин авсан байвал түүнийг 4 дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд Есүс түүнд өнөөдөр энэ айлд аврал ирлээ гэж хэлсэн. Энэ бол жинхэнэ гэмшил. Закха яагаад ингэж хэлсэн бэ? Закха залилж авдаг байсан байхгүй юу? Албан тушаалаа ашиглаж, авилга хээл хавуул авдаг байсан байхгүй юу? Закха өөрийнхөө албан тушаал, өөрийнхөө боломжийг ашиглаад тэр 4-ийг авах хэрэгтэй байсан бол бусдаас 6-ыг авдаг байсан. Тэгээ 2-ыг өөртөө үлдээгээд 4-ийг засгийн газар руугаа илгээдэг байсан. Ийм аргаар Закха баяцсан байхгүй. Тэр өөрөө энийг буруу юм хийж байгаа гэдгээ Закха өөрөө мэддэг байсан. Тийм учраас Закха өнөөдөр юу гэж хэлж байгаа гэхээр өөрийг нь бурхан тоосонд баярлаад Есүс өөрийг нь өршөөж би өнөөдөр танад очноо Закха гэж нүгэлтэй ч гэсэн өөрийг нь одоо гололгүйгээр Есүс түүнийг хайрлаж байгааг мэдхдээ Закха яаж яах гэхээр гимшилт зогсдоо үр жимс гаргаж байгаа. Гимшилт зогсдоо үр жимс гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь хийжсэн буруу зүйлийнхаа төлөө гимшиж тэрийг хийхгүй байхын төлөө эргэлт хийж яана гэсэн үг байна. Энэ бол жинхэнэ гимшил. Энэ бол Есүсийг хайрыг хүлээж аваад Есүсийг зүр сэтгэлдээ хүлээж авсны үр дүнд гарч байгаа тэр хүний амьдралаас гарч байгаа үр дүн. Нэг л хүн өөрчлөгдөхэд тэр хотод юу болж байна? Би хөрөнгөнийхөө хагасыг ядуус төгнө. Яагаад гэвэл тэдрийг мүлжиж авсан гэдгээ Закха мэдж байгаа учраас мөс чанар нь дотроос нь өөрийг нь буруутгаад байна шүү дээ. Би Бурхны өмнө ямар нүгэл хийлээ. Хичнээн би өнөөдөр ингээд баян тансаг юугаач дутах юмгүй алдар нэртэй эрх мэдэлтэй сайхан амьдарч байгаа ч гэсэн би буруу юм хийж баяжсан шүү дээ гэж. Энийг Закха өөрөө мэдж байгаа учраас тэгээд яг ийм нүгэлтэй гэж өөрийгөө мэдрээд явж байхад нь Есүс би чамд хайртай. Өнөөдөр Закха би танад очно гэж хэлэхэд Закха бүр ингээд нэг юу ч болоогүй юм шиг ирээ идөө гэд баяртай гэд явуулчих чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр Закха бас хүн чанартай байгаа байхгүй. Нөгөө хүний мэс дотроос нь өөрийг нь зулгааж штэ тий. Чи ийм нүгэлтэй хатал Бурхан чамайг ингэж хайрлаж хахад чи өөрчлөгдөхгүй гэж юу? Гимшихгүй гэж юу? Гэдэг энэ дуу хоолой өөрийнх нь дотор явж штэ. Тийм учраас Закха яаж яах гэхээр шууд бууж ирээд юу гэж хэлж байна?
би хөрөнгөнийхөө талыг ядус дүгнэ. Нэг алдаад байх юм байхгүй. Угаасаа тэдийг мүлжиж олж авсан юм чинь. Би хөрөнгөнийхөө хагасыг би ядус дүгнэ. Би хэн нэгнийг залилж авсан бол би 4 дахин нугалж би буцааж өгнө гэж ингэж хэлж байгаа. Энэ бол гимшил зохистой үр дүн. Энийг харахтаа саяхан Есүс Закагийн орчин гэхэд нь буруутгаа зогсож исэн хүмүүс ирүүн унжаад мэл гайхаж цэлх хөхөрсөн баха. Есүс ирээд зөвхөн нэг хүний зүрхэнд нь хүрээд нэг хүний амьдрал өөрчлөгдөхөд тэр хүний амьдралыг дагаад эргэн тойронд байсан хүмүүс өрөөгдөж байгаа. Энэ багхгүй юу? Закхаа өөрчлөгдөхөд Закхаагаас болж зовж исэн хүмүүс ингээд нар үзэж байгаа амьдралдаа гэрэл гүйж байгаа. Тэр хүмүүсийн сайхан болж байгаа. Өнөөдөр та өөрчлөгдөхөд таны гэр бүл өрөөгдөнө. Та үнэн зөвөөр явхад таны хажууд байгаа хүн чинь өрөөгдөнө. Бид зөв шударга амьдрахч, бид эзэнд итгэж, бид зөв тэр үр жимсийг амьдралдаа гаргаж эхлэх үед бидний эргэн тойронд байгаа хүмүүс эвэгддэг. Ерөөсөө энэ бол жинхэнэ гимшил. Тэрс Закха бууж ирээд Есүсийн хормоноос нь зулгаагаад өвдөг сүгдөөл, уйлаад, нус нулимсаа дээлэнд нь арчаал одоо юу гэдгийг би нүгэлтхөн гэл, би өнгөрсөн хөн гэл те. Би ураг шидгээ мэднэ, миний муухан тэндээ л эдийн байгаа зэнтэр гэл те. Та энэ хүмүүст хилээд өгдөө Есүсээ гал агсан тавиал. Ер нь эдгээр намайг ойлгодгүй штэ. Та намайг ойлгосон байхгүй юу? Эдгэрт хилдэ Есүсээ гал өшөөгөө аваал. Эмоцоо гаргаал. Тийм ээ? Нөгөө нөхдүүдийг ингээл муухай болгож харагдуулаад Закха ингэсэн үү? Ингээгүй. Закха зүгээр л би өмнө нь ийм хийжсэн. Одоо би энийгээ боллоо. Одоо би өөрчлөгдөж байна гэж ингэж хэлж байгаа. Закхагийн амьдрал нь өөрчлөгдсөн одоо шалтгаан бол Есүсийн ийм дүрмдэлт байгаагүй. Есүсийн ийм зарчим байгаагүй. Закха ингээл Есүс ингээл Закха модон доогуур ингээл өнгөрөхдөө Закха яанда чи гэлтэй там руу явж янда өөрөө тий. Манай зарим Христ итгэгч нар ийм алдаа гаргадаг шүү дээ. Хүнийг ингэж хэлээд өөрчилчихнэ гэж боддог. Үгүй хүн ингэж ийм үг ярианд өөрчлөгддөггүй. Там руу явж янда хаашаа явж байгаагаа мэдэрээ чи. Хөөрхийдөө тий. Чи баян байгаа ч үнэндээ чи хөөрхийдөө. Закха дэвтэр цаасаа гарга бичиж ав. Нэгдүгээрт гимш, хоёрдугаарт хөрөнгөнийхөө хагасыг чи ядус тарааж өг. Гуравдугаарт хин нэгнийг залилж авсан зүйл байвал 4 дахин нугалж өг. Мэдээ гэл те. Тэнгүүт нь Закха заа гэл ингэж юм босно уу? Үгүй. Хичээл заагаал. Дүрмдэл Есүс тийм үү? Нэг юм зарчим номлоол. Тэ? Ийм ингээд зүв байх 9 дүрм. Амжилтанд хүрэх 7 зарчим гэл нэг юм одоо ингээд нэг юм бид нар ингээд янз янзын юм хардаг штэ тий. Яавал яах 3 зарчим. Яавал яадаг ингэдэг яадаг юу гэл нэг юм бид нар ингээд подкаст энтер дээр янз янзын нэг юм 3 4 зарчим 7 юу 10 юу муу жагсаалт энтер гэдэг. Ингээд дүрмтснээр Закхан амьдралыг Есүс өөрчлөөгүй. Есүс зүгээр л түүнийг хайрлсан ба. Тэр өөрөө ямар нүгэлтэй хүн бэ гэдгийг мэдчихсэн. Үүнийг нь үл ойшон Есүс түүнийг хайрлахад л хайр түүнийг өөрчилж байгаа байхгүй. Христ итгэгч нар бид нар үүнд итгэдэг хүмүүс. Тийм учраас сүмийн хаалгаар ямар ч хүн хамаагүй ирж гэнэ гэдэг чинь гоё байгаа байхгүй. Тэр хүн хулгайч байж болно. Тэр хүн завхаа амтан байж болно. Тэр хүн худалч байж болно. Тэр хүн нүгэлтэй байж болно. Тэр хүн тэр хоттой бусдын дургуутслыг хүргэсэн нэгэн байж болно. Хамаагүй. Тэр хүн муухайштай байж болно. Тэр хүн ямар хүн байж болно. Тэр хүн Есүс дээр ирж байгаа нь чухал байгаа байхгүй юу өнөөдөр. Тэр хүн Есүсийн сайн мэдээг сонсоод залбирах гад ирж байгаа нь гоё байгаа байхгүй юу. Тэр хүн энд ирээд магтан дуулаад тайвшрал сэтгэлдээ авч яа штэ. Тэр хүн миний хийгээгүй, миний өгч чадахгүй зүйлийг тэр хүн эндээс авч байгаа байхгүй юу. Есүст энийг ойлгох ойлголт Есүст байсан. Харин бусдад нь энэ байгаагүй. Тэгээд Закха Есүсийн хайраас болж өөрчлөгдөж байгаа. Өнөөдөр би танд хэлье. Би өнөөдөр эндээс гарч ирэл би та нарт нэг юм амжилттай амьдралын 3 зарчим эндээс номлоо. Арх тамхинаас гарах 7 одоо хууль би та нарт яриа л. Тэрэндээ гол нь биш. Та зүгээр л эзний хайрыг таньж мэд. Тэгэл та өөрөө аяндаа өөрчлөгдөнө. Тэрийг би хилээд чичээд ахтаа гол нь биш.
Би тэрийг ингээл хэлээл чи буруу байна, та буруу байна гэл те. Одоо ингээл өө гал ингээл өстой ингэдэггүй л байхгүй юу гэл те. Төө энэ харжаа гал Библи уншуулаад ингээл одоо юу гэдгийг загнаал ингээл ингэснээр хүн өөрчлөгдөж чинь гэж бодож байна уу? Үгүй. Би өөрөө яаж өөрчлөгдсөн юм? Бурхан надад хайртай байна гэдэгт би итгэл өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэл би өөрийгөө хинч надад хэлээг байхад аяндаа л би өөрийгөө засаж эхэлсэн. Би сандаг байхгүй юу? 93 онд анх би цуглаанд ирэл. Хамгийн миний амьдралдаа хийсэн хамгийн ихний өөрчлөлт юу байсан гэхээр би нэг муухай хараалын үг хэлэхэ болсон байт. Сони штэ. Тэр үед номлол дээр хинэнч те хараалын үг битээ хэлээрэ гэж ерөөсөө номлож байгаагүй. Би яагаад чинь цуглаанд ирээ суухаар л би наад захын тэр нэг орс хараалын үг п үсгээр хэлдэг хараалын үгээ би ядаж болох ёстой юм шиг санагдаад гисэн. Хэнийг ариун сүнс өөрөө миний дотор хэлээд байгаа байхгүй юм чинь. Би ийм гоё юмд явж байгаа хүн. Ийм гоё юмнаас би суралцж байгаа хүн. Би наад захын одоо би нэг ийм үг хэлээ би болох ёстой юм шиг надад санагдаад эхэлсэн. Яагаад чинь? Энийг хинч надад номлоогүй тэр үед. 93 он гэдэг бол авралын зар тараагч мишнерүүд гадаадаас ирээд монголчуудад сайн мэдэг номлож исэн тэр үе. Та нар ийм хараалын үг хэлдэг үстэй. Тэрийгэ та нар болцгоо монголчуудаа гэж хинэнч надад номлоогүй. Би зүгээр л эзний хайрыг таньж мэдээл тэр гоё хүмүүсийн дунд ороод амьдрал минь өөрчлөгдөхийн ирэхээр би зарим нэг өөрийнхөө буруу хийгээд байгаа юм а хүнээр хилүүлдэхгүйгээр нэг өөрчлөх ёстой юм шиг санагдаад ирсэн дотроос. Тэгээд би аяндаа би өөрөө тэрнтэйгээ тэмцээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд би тэр хараалын үгээ болж эхэлсэн. Мэдээж би нэг өдөр тасгаал болчихгүй шүү дээ. Болох ёстой юм байна гэдгээ би ойлгосон. Тэгээд би залбирсан. Маргааш нөгөөхөө хэлж байгаа. Оо яана би нөгөө үгээ хэлчлээ гэдгээ одоо би мэддэг болж байна. Нөгөөдөр нь би нөгөө үгээ дахиад хэлсэн. Оо тэгтэл 5 хоногийн дараа өдөр тэр үгийг би 30 хэлдэг байсан бол 3 хэлдэг болж цөөрсөн байна те. 3 сарын дараа би огт хэлэхэ болж. Хүн ингээл өөрчлөгддөг. Яагаад бол энэ хайр байгаа учраас. Хайр байгаа учраас. Яагаад бол энийг Бурхны ариун сүнс өөрөө бидний дотроос бидний нөгөө хүн чанартай минь дотроос ингээд зулгаагаад энийг нөгөө Бурхныг мэдгүй хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр хүн чанар нь зулгаагаад гэж ярьдаг. Тэр хүн чанар гэдэг байгаа юм чинь Бурхны тасархаа байхгүй юу? Яагаад гэвэл бид Бурхны бүтээл учраас хүн болгоны дотор тодорхой хэмжээний нэг юм бурханлаг мөн чанарууд байж дээ. Тэрийг ингээд гаргасан хүн, ил гаргаагүй хамаг гим нүглээрээ тэрийг ингээд доош нь дарцсан хүн хоёрын л ялгаа баг. Харин бид эзнийг таньж мэдээд ирэхийн цагт бидний нөгөө нандин чанарууд маань ингээд тодорч эхэлдэг, гарч эхэлдэг. Тэгээ энийгээ дагаад нөгөө амьдрал өөрчлөгдөж эхэлдэг байхгүй юу? Тэгээд энэ байдлыг харсан хүмүүс юу вэ гэхээр манай сумын дорж Есүст яваад архинаас гарсан байл шүү дээ. Манай ах амар муухай ааштай байсан. Манай эгч ч амар муухай ааштай байсан. Есүст явж байгаа гэж аавч хэр загнуулаад яваад байдаг байсан. Тэгсэн чинь манай эгч ингээл айгүй ааштай болсон ш. Нэрээс бодоод байсан чи би мдээгүй юм байлаа. Дараа нь ингээд бодоод байсан чинь манай эгч нэрээ ингээд муухай хараалын үг хэлж намайг ста ингээд дарч авчаалста ингээд загнаж магнаад хаа нэрээ болцсон байсан бэлээ штт гэл ингэж ярьж байгаа хүнийг би айгүй их сонсож байгаа байхгүй. Тухайн үед нь тэр хүн өөрөө анзаарахгүй байжгаад эн чинь юу гэхээр Закхай шиг өөрчлөгдөж байна гэсэн үг. Бид ингэж л өөрчлөгддөг. Бид хайраар өөрчлөгддөг. Бид эзний нэгүслэр өөрчлөгддөг. Тэрнээс одоо юу гэдгийг ингээд нэг багш шиг ингээд самбар дээр бичүүлээл одоо цээжилж авчий гэдэг ингээд одоо загнуулаад жичүүлээл тийм үү хяргуулаад буруутгуулаад ингэснээр хүн өөрчлөгддөггүй. Сайхан би Библиэс маш их урам авсан. Би өөрийгөө их буруутгах ялаа. Тэгээ би ч нүгэлтэй амьтан юм да. Би ч өстой сул дор амьтан юм да. Хүн чинь өөрийнхөө мууг бол мэдэн штэ хүн чинь. Би эзний үн айгу гимшингүү байжгаад Библиэс санаандгүй нөгөө энэ 12 сарын 31-ний сүүлийн өдөр та нарын ихэнх нь ирээгүй штэ солонгосчуудын цугласан тий. Тэр өдрийн солонгосчууд урдаас очиод хүн болгон нэг Библийн ишлэл авсан байхгүй юу? Хавчурган Библийн хавчурган. Тэр үед манай гэр бүлээр бид бүгдээрээ нэг Библийн ишлэл авсан. Надад ямар ишлэл таарсан гэж би чамайг итгэмжит гэж үзээд энэ үйлчлэл дээр тавьсан юм а гэдэг үг орж ирсэн. Үнэхээр Бурхан намайг ингээд би өөрийгөө зөвхөө сууж хахад Бурхан намайг миний хүү бос гэж байгаа юм шиг. Бурхан намайг те миний хүү би чиний сэтгэлийг мэднэ. Чи зөв байхын төлөө, чи сайн байхын төлөө чи ямар хичээдэг вэ гэдгийг чи би мэднэ.
Миний хөө өөрийгөө битгий гол, өөрийгөө битгий буруудаг. Би чамайг итгэмжит гэж үзээд энэ үйлчлэл дээр тавьсан бахад хэн чамайг буруудах юм бэ гэж. Битгий ингэж сатаны залим ихэд авт гэж эзэн намайг ятгаж байгаа юм шиг санагдсан. Юм шигч биш. Би ер нь тэгж итгэсэн. Тэгээд би болсон ба. Тэгээд би урамшиж болсон ба. Бурхан надад үгээ хэлж байна гэж би итгэсэн. Тэр ишлэлээр дамжуулж. Бурхан ингэж ярьдаг. Өнөөдөр ч гэсэн та нарын амьдралд зүрх сэтгэлд чинь Бурхан яг ийм маягаар үгээ хэлж ярьж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Харахад нуруугаар өндөр, дотроо олон закхаанууд байдаг шүү. Харахад гаднаа амьдралын том баган шиг, харахад гаднаа хүчтэй юм шиг. Гэхдээ дотор нь жижигхэн закхаа байждаг хүмүүс олон байгаа шүү. Би танд хэлье. Та бол закхаа гэж би яллах гэж энийг яриаггүй. Төгс хүн гэж нэгч байхгүй. Бид бүгдээрээ алдаатай байдаг. Иесус энийг мань мэддэг угаасаа. Тийм учраас таныг алдаатай чинь хайрлт юм аа. Өршөөж уучлалт юм аа. Иесус рүү ирээрэй. Түүнд итгэж түүнийг дагалдагчийн амьдралаар та бүхэн минь амьдраасаа гэж би хүсэж байна. Цуглаан ингээд олон хүнд хүрээд олон хүнд Иесусийн тухай номлоод олон хүн ингээд цуглаан дээр ирээл ингүүл ер нь цуглааны хүмүүс их баярлдаг л да. Тэгээ манай энэ Солонгос цуглааныхан бас тэрэнд их баяртай байдаг. Гэхдээ би тэгж муу сүнсний залим их автахгүй. Би хүний тооны төлөө би явахгүй. Эзний хайрыг бид хүмүүст харуулхад аяндаа тэр хайраас болж хүмүүс өөрчлөгдөж эзэн дээр ирдэг байхгүй. Энэ бол ерөөсөө бидний ийм гаднаа хэлбэр хөөж, гаднаа юм тоо статистик хөөж, ингэж зовох зовлон бол бидний зовлон биш ерөөсөө. Энэ бол миний бизнес биш. Миний бизнес юу вэ гэвэл би үннийг номлох, тэр үнэнд би өөрөө итгэсэн байх. Тэрүүгээрээ би өөрөө яг үнэхээр үнэнчээр амьдрах. Хоёр нүур исэхгүй, шашинлаг дүр исэхгүйгээр амьдрах. Энэ л намайг байгаагаар минь жинхэнэ зөв сайн хүн болгодог. Энэ л хайр таныг бас өнөөдөр өөрчилдөг. Иесус Христийн сайн мэдээний утга учир үүндээ л байдаг. Хэдийгээр өнөөдөр Иесус энэ годамжинд яваад та модны мөчөр дээр очиж гараал Закхаа шиг яг Иесустэй уулзаагүй ч гэсэн Иесус ариун сүнсээрээ энэ цуглаанаар дамжуулан, энэ номлолоор дамжуулан, таны амьдрал тохиолдсон энэ бүх үйл явдлаар дамжуулан Иесус яг Закхаан зүрх сэтгэлийн үүдийг тогссон лугаа адил өнөөдөр таны зүрх сэтгэлийн үүдийг чинь тогсож байгаа маа. Иесусыг хүлээж аваад Иесусийн хайраар өөрийнхөө амьдралыг дүүргээрэй гэж би та нарыг үнэхээр ятгамаар байна. Хэдэн цаг бол хэдэн цаг би ятгахад бэлэн байна. Гэхдээ бидний цуглааны цаг бол хязгаартай. Тийм учраас жоо хойш нь тавь. Угаасаа яарахгүй. Цаашаа зөндөө цаг байна. Цаашид манай Нью-Йорк Монгол чуулганд Нью-Йоркоор ирж байгаа, орж гарч байгаа маш олон монголчууд ирэх болно. Маш олон хөргөн оюутан залуучууд ирэх болно. Энд ажиллаж амьдарч байгаа бидний мэдхгүй маш олон монголчууд ирэх болно. Ирж итгэл найдвар олж авах болно. Ирж амьдралын мэрэгэн ухааныг суралцах болно. Ирж бие бинийгээ бас хайрлж нэг нэгэндээ үйлчлэх тийм гайхалтай цаг Нью-Йоркод ирж байгаа. Энэ Нью-Йоркийн хувьд бол манай чуулган бол түүх болж үлдчихэж байгаа. Энэ бол Нью-Йоркийн монголчуудын хувьд Нью-Йорк монгол чуулган бол түүх шүү. Үүнийг та өнөөдөр хамт бичлэлцэж байгаа шүү. Хамт зогсороо. Дараагийн он жилүүдэд хамт байгаарай. Бурхан ямар гайхамшигтай зүйлийг хийж, ямар олон закхаануудыг өөрчлөхийг бүгд хамт харцгаая. Аамен. Хамтдаа эзэнд талархан залбирцгаая. Есүс та Закхаан амьдралд орж ирсэн шиг өнөөдөр та бидний зүрхэнд гэрлээ тусган орж ирж байгаад бидний амьдралын минь үд хаалгыг тогшин орж ирж байгаа тандаа баярлалаа. Нью-Йорк Монгол чуулганы суур тавигдж байгаа энэ үед та бидэнтэй хамт байж та бидэнд байгаа гэдгийг харуулаач. Та бол амьд оршигч эзэн гэдгээ мэдүүлээч. Та бидэнд амар тайван, итгэл найдвар, хүч, хайраа бэлхаагаач.
Эзэн минь өнөөдөр энд ирсэн хүн бүрийн зүрхийг та мэднэ. Бидний зарим нь, бидний амьдралын зарим хэсэг нь яг Закхайн амьдрал шиг байгаа. Та мэднэ. Гэхдээ бид ичхгүй танаас. Учир нь та биднийг өршөөдөг. Та биднийг уучладаг. Хүн биднийг хараад буруутгадаг, ялалдаг бол харин та биднийг хараад ингэртээ тэрж өршөөдөг юм аа. Та бидэнд итгэл найдвар өгдөг. Та биднийг зөвтгдөг, та биднийг ариусгадаг билээ. Таны хайранд баярлалаа. Үнэхээр та хайраараа, нэгүслээрээ, өршөөлөөрөө, ариун сүнсээрээ биднийг өөрчлөөч. Талархан аврагч эзэн Есүсийн нэрээр Бурхан эцэг таньда хандан залбирanгуйлаа. Аамен.